болдог шүү. Ажиллахгүй байна. За баярлалаа. За тэгвэл 1 минутанд асууя. Би гол нь ерөнхийлөгчийн тайлантай холбогдуулаад бас энэ газрын асуудал, газар өмчлөлийн асуудлаар бас үгээ хэлээсэй, ард түмэнд хүрээсэй гэж бодоод байгаа. Энэ бол үнэхээр зөвхөн сонгуульч биш. Ер нь бол Монголын нийт ард түмний данхайн төвд байгаа. Сая тойгоор уулзлахад бол бас манай тойрог сонгогч ялангуяа энэ сэдвээр бид их ярьсан учраас одоо маш их цангаж байна. Одоо 2 жил хүлээлээ. Хууль улсын хурал дээр байгаа. Энэ дээр бол бас одоо ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа болов гэдгийг нэлээд асууж байгаа. Энэ бол ер нь нэлээд тулгамдсан байна. Одоо бид хойшин тавих болцоог нь шахагдаад байна. Энэ дээр бол бас байр суурь хийхгүй юу гэж хэлж байна. Болдог шүү асуултанд авч хариулъя. Газар бол төрийн үндэс гэж нөгөө манай өвгд эд сургуулсан л да. Тэгээд энэ асуудлыг хуулиар шийдээ. Энэ асуудлыг шийдэхдээ Монгол улсын иргэнийхээ газар өмчлөх, эзэмших энэ эрхийг нь тусад нь хуулиар баталгаажуулж өгье л гэж. Гадаадын аж ахуй нэгж, гадаадын иргэнтэй холбогдсон асуудлыг өөр хуулиар шийдэх хэрэгтэй. Тэгээд энэ дээр ингэж ярилцаад, хуулиа боловсруулад яг үг үсгэн дээрээ яг хуулиа оруулахдаа хамтарч суугаад нэг ярилцаад их хуралд оруулж болж байгаа. Би бол иргэдийнхээ энэ асуудал дээр бол үндэсний зөвшөөрөлд хүрчих боломжтой л гэж боддог.